залуу охид бүсгүйчүүдтэйгээ хамт суралцаж хөгжих зорилгоор өөрчлөлт подкастыг эхлүүлж байна. Харин та энэхүү подкастаас сурч мэдсэн зүйлсээ найз нөхөд ах эгч дүүстэй хуваалцаж амьдралдаа хэрэгжүүлж үлгэр дуурайл болсноор энэхүү нийгэм дэх эерэг өөрчлөлтийг түгээгч болох юм шүү. За сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ подкастынхаа 2 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За өөрчлөлт подкаст маань нэгэн бяцхан уламжлалыг тогтоосон байгаа. Энэхүү уламжлалаараа зочин маань дараагийн зочныг урьж өгч эмэгтэй лидерүүдэд дараагийнхаа залуу үеүүдэд сургаж зөвлөх энэхүү бяцхан арга хэмжээнд маань хувь нэмрээ оруулж байгаа юм аа. За тэгээ энэхүү эхний зочин золцоогч маань та бидэнд MCS Group-ийн CSR Director тэгээ Солон захирлыг бидэнд урьж өгсөн байна. За тэгээ Солонгоо захирлаа бидний урилгыг хүлээн авч ингээ оролцох болсонд баярлалаа. За тэгээ подкастаа би уламжлал болгоод таны карьерийн түүхээс болон карьерийнхаа хугацаанд суралцсан бусдад хуваалцах гэсэн тийм ботсон зүйлсүүдээс ингээ бидэнд хуваалцаач гэж подкастаа эхлүүлж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Золзын агштай бид нар нийгмийн хариуцлагын төсөл дээр хамтарч ажилладаг. Хэрэглээний сэтгэл судлалын үрэлэнтэй. Тэр утгаараа намайг өрсөн болоо гэж бодож байна. Энэ подкастыг санаачлаад эхлүүлж байгаа Аругата амжилт хүсье. Баярлалаа. Урлагын өндөр амжилт хүсье. Одоо ерөөсөө технологи гэдэг чинь орон зай үйл хамааран хаанаас ч ингэж холбогдож ярилцаж болдог болсон. Ямар ч сайхан болцсон. За ажлын гараа бол MCS Group-ээс биш учраас тэрний өмнөх юм ярих хэрэгтэй болох байх тий. Би сургууль төгсөөд тэр үед бол их ховор байсан. Одоо бол их түгээмэл болсон. Gap year гэж ярьдаг нөө жил унждээ штэ. Ажилд орохгүй. Би жил унжсан. Яагаад гэвэл нефтийн инженерээр би техникийн их сургуулийг төгссөн. Тэгээд 3 дугаар курстэй суралцж явцдаа би ерөөсөө энэ салбарт ажиллахгүй юм байна гэдгийг ойлгосон. Нефт гэл тэгэхээр хаанаас гаргаж авдгийг, нэрлэгийн процессээс ямар бүтээгдэхүүнүүд гардгийг, тэр нь байгаль орчинд ямар нөлөөтэй, энэ нефтийн бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа хүний эрүүл мэнд ямар нөлөөтэй гэдэг хичээл ордог байхгүй юу? Тэрийг үзэл би ерөөсөө л энэ салбарын хүн биш юм байна гэдгийг 3 дугаар курстэй мэдсэн. 1-р курстэй ч гэсэн бол нефт гэдэг салбар өөрөөс Монголд шинэ байсан л та. Хэрэгэлдэг гэдэг утгаараа бол гуучин. Гэтэ газрын тос дөнгөж олдсон, очир хилэгч газрын тосоор дээлээ мэлаацсан ийм үед би яг мэргэжлээ сонгосон болохоор шинэ содон байсан болохоор би өөр нь шинэ содон ямар их ордгийн байна. Одоо сая чиний асуултыг ингээд бодоод байхад тэгэхээр нефт гэдэг үг нь өөрөө их тийм содон салбар нь шинээс учраас сонгосон болов. Тэгээ суралцаад явж явах хугацаанд бол биш юм байна гэдгээ мэдээ тэгээд унжсан. 1 жил унжсан байгаа. Тэгээд 99 он төгсгöd бол тэгж амар унждаггүй. Одоо унжиж байгаа хүний чи унжиж гэнэ гэж ярихгүй ажилгүй байл гэж ярина штэ. Тэгээд би өөрөө айлын том хөвгт ажилд орж аав ээжтэй туслах хэрэгтэй байтал ингээд унжлөө гэж. Тэр бол их содон байсан. Тэгээд тэр унжсан жилдээ би бол Sourcing сан дээр магистрийн хөтөлбөрүүд scholarship өгдөг, тэрний шалгалтанд бэлддэг. Ийм байж байхдаа би Монголын залуучуудын албан дээр нэг Rally International гэдэг Английн байгууллагын зуны тийм экспедицийн зар гарцсан байсан. Бас л содон шинэ хүн мэдэхгүй яг юу хийж мэдхгүй ийм экспедиц нийт одоо 70 хоногийн экспедиц явах болж исэн. Тэр бол ерөөсөө миний ямар одоо хувь хүн болж төлөвшгөө одоо тэр хүртлээл бас өөрийгөө сайн олоогүй л байсан байгаа. Тэгэл тэр 70 хоногийн хугацаанд бол би маш их юм сурсан. Бүх юмыг өөрөөр хардаг болсон. Тэгэл тэрнээс цаашаа бол миний амьдрал адал явдалтай. Сорилт шалгуур ихтэй онцлог өргөлдсөн. Би 99 оноос 2001 он хүртэл Rally International гэдэг залуучуудын хөгжлийн байгууллага сайн дурын болон цалинтай ажиллаж ийжсэн. Тэр байгууллагатай хамт бүр Өмнөд Америк Чили хүртэл экспедицэд явж исэн. Тэгээд 2001 оноос яг одоо
карьер гэж хэлнэ гэвэл би бол раллигаас гэж хэлнэ. Яг эцсийн байгууллагад ажиллаж эхэлсэн гэвэл дөнгөж Монголд ирээд байжсэн чинь Хас банк шинээр байгуулагдчихсан. Банкны лицензийг авсан, яг бүтээгдэхүүлчилгээгээ танилцуулж эхлэегүй байсан. Тэнд л анх маркетингээр орсон л доо. Тэндээс яг маркетинг эхэлсэн биш үү? Маркетинг эхэлсэн. Гэхдээ яг би Чилийн экспедиц дуусаад Лондонд нэг хэсэг ажилласан. Гэхдээ би сандрын байгууллагуудад сан бүрдүүлдэг, сан өсгөдөг ажил хийдэг байсан. Тэр нь өөрөө маркетингийн ажил байсан л да. Айлуудаар явж тэр бас байгууллагаа танилцуулдаг. Тэгэхээр тэндээс бүр анх одоо sales marketing гэдэг чиг үүрэгтэй холбогдсон баг. Тэгэхээр ажил маань өөрөө Хас банкны маркетингийн хэлтс намайг авахд нөлөөлсөн баг. Тэрнээс одоо инженерийн мэргэжилтийн үнийг одоо банк, цоошин банк маркетингийн нэг хүн байхгүй гэж шинээр ажилд авна гэдэг бол бас содон шийдлэлтэй. Тэгээд тэнд анх Зөв банк, Хас банк, Ирээдүйн саяхан хүүхдэд хадгаламж гээл ажиллаа. Тэрнийхээ дараа MCS Group-д ажилд ороход бол бас шинэ юм руу орсон. Тэр нь юу вэ гэхээр Монголд Tiger шар айрагны үйлдвэр байгуулагдаад бас маркетингийн албаныхан дараагаар очижлаа. Тэгэд ингээд дандаа л шинэ юм, шинэ сорилт, өмнө нь хин нэг нь хийж байгаагүй ч юм уу. Тийм шинээр шан татах тийм ажлууд би сонгодог. Тийм их хүн юм байна. Одоо чиний асуултанд хариулах гэж бодож байгаа. Тэгэл явсаар байгаа л одоо бас энэ нийгмийн хариуцлагын газар гэдэг маань бас шинэ газар 2 жилийн өмнө байгуулагдсан. Өмнө нь бол яг маркетинг дээр тэгээ бас ажлууд хийсэн. Тэгээд дахиад бас л нийгмийн хариуцлага гэдэг энэ чигүүргийг Монголд яаж хөгжүүлэх вэ? Яг үлгэр жишээ хөгжүүлэх болох газар манай MCS Group юм байна. Тэгэхээр бид нар бусад хувийн хвшлүүдээ манлайлаад үлгэрлээд нийгмийн хариуцлагыг одоо ямар хэлбэр хэмжээнд байлгах ёстой энэ тэр зүг рүү бодлого үйл ажиллагааны төвшөнд хүргэе гэж одоо л тэгэл зориул ажиллаж байна. Таныг бас одоо ингээ карьерийн төвшөнд ингээ эргээ ботход тэг хамгийн их суралцсан зүйл нь юу байсан бэ? Тэгээ одоогийн ингээ төвшөнд хүрэхэд та ингээ за яг энийг ойлгосон маань л болсон байна да гэж бодож байгаа зүйл сайн уу? Ер нь бол ямар нэг юм хийхдээ надад уйдгартай байх юм бол яаж одоо сонирхолтой үр дүнтэй те надад эхлээд сонирхолтой байх хэвээр. Тэгээд би өөртөө сонирхол төрүүлэх тэр өнгө үнцгийг ямар ч ажлаас олж авахыг хичээдэг, зорддог. Одоо тэр нь тийм хичээдэг, зорддог гэхээр айгүй юм хиймлээр тавьж байгаа хийж байгаа юм шиг сонсогдох. Одоо би гэртээ орой хоол хийсэн ч гэсэн те ямар хоол хийх вэ? Ямар хоол ивэл би илүү тэрэндээ дуртай сонирхолтой авах бол гэж бас бодоол. За стентгийг хоол ийм хоолыг ингээ хийгээ сурчээ. За энэ наан гэдэг брэдийг л стогоо хийгээ сурчээ ч гэдэг. Ер нь бол хоол хийсэн ч гэсэн өөртөө илүү тийм сонирхолтой. Нэг хоолыг дараа нь ахиж хийхдээ өмнөхөөсөө өөрөөр хийх гэж оролддог. Тэр шинж бол маркетинг дээр ялангуяа ажиллах бүтээлч байдал бол хамгийн чухал юм бол гэж. Тэгээд дээрэс нь ралли дээр сурсан одоо чухал юм бол янз янзын хэл соёлтой, нас, хүйс, ажил, мэргэжил үл хамааран бид нар чинь хөдөө өгөрч гадаа гамдаж энэ нутагт өөрийн нутагт ингээд олон хоногоор явдаг. Тэр үед бол хүмүүстэй яаж ойлголцох, хүн болгон өөр ингэсэн өнцгөр юмнуудаа харж тэрийг аль болох яриулж ойлгох. Би өөрөө юу бодож байгаагаа бас ярьж ойлгох. Тэгээд 2-3 талаасаа 20-30-уулаач байсан хамаагүй өөрсдийнхөө өнцгийг сэтгэл хөдлөлөө те энэ ажлыг хийхэд надад ямар байна гэдгээ ойлгуулдаг, нөгөөдүүлээ сонсдог, тэгээд нийлээд нэгдсэн нэг байр суурин дээр очдог те. Тэгэхгүй ингээл нэг хамт ажиллаж байгаа нэг хүндээ гомдоод ч юм уу, тунаад ч юм уу те. Тэгэхгүй бол тэгэл тэрнээсээ болоод нэг өөр ааш гаргаал тэр нь ойлголцохгүй яваад ах бол ерөөсө бүтэхгүй юм. Би ялангуяа англичуудтай ажиллаж байгаа манай монголчуудыг ингэж харьцлаа. Бид нар линклээ гэж айгүй дууга хураацдаг залууч байсан. Тэгэл надаас ахмад хүмүүстэй болгоод тунаад л байсан юм уу хаашаа тэгэл орчуулах юм орчуулчаад бус үед нь ер нь дууга хураачаар соги чи яасан бэ гэж тэгэхээр зүг яагаад ч зүгээр хоёр дахь нөгөөдөл чи асууна аюу окей гэж зүгээр үгүй ээ чи зүгээр биш чи яасан хэлгээл
Тэгэл бүглэрч таглахын шахуу байж байгаа л те. Та нар манай монголчуудтай ингэж харьцаж байна. Надад ингэж санагдлаа гэж хэлэнгүүт ёстой тийм юм бодоогүй байж тал бид нар өстой мэдэхгүй дээ тийм зан гаргач. Ахаад бид нарыг тэх юм бол хэлж байгаараа энэ төр гэлтэй. Тэгэл миний нөгөө жангираад гомдоод байсан юм чинь хэлээл алгуулчих байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хамтарч ажиллахад тэр бие биендээ тэр янз янзын санаа бодлуудаа эергээр ийдгээр илэрхийлээд асуудлаа ингээд жаахан шийдэд урагшаа явах бол ханаа тээшгүй багаар хамтарч ажиллахад хамгийн чухал юм байна гэж. Тэгэхэд тэрийг бол тэнд тэгж айлчвал гэжтэй байсан юм оргуу асуулт байхгүй шүү дээ. Бид нар чи одоо өмнөх хүмүүсийн хаан л үргэлжлэл тэгээд одоо бүр тэгээ анчна гэж бол аахгүй шүү дээ. Би бол яг 90-ад онд бол эгчнэрийгээ харж өссөн. 90-ад онд бол манай өмнөх үеийнхэн бол яг ганцахт явж исэн. Тэгэхэд бол энэ ганцхан 8-нд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү явжсэн. Одоо тэр хятадаас хэдэн хоног өчнөө гахаа дараал те. Тэгээл тэрий чинь маш богино хугацаанд богонлуугаа чихээл те. Монгол зарим нь буулгахгүй шууд ингээл Орос руу аваад явдаг. Тэгээл Оросын жижиг хотуудаа зарсараагаад Москва дээр очиход тэр нь дуустдаг гэх шиг те. Би бол явж үзээгүй гэхдээ эгчнэрийгээ харж исэн. Ах нарыгаа ч харж исэн. Гэхдээ манай эгчнэр одоо манай гэр бүлийн хувьд бол манай эгчнэр одоо их тийм тэргүүлж шийдвэр гаргадаг. Илүү дайчин тийм байсан. Тэгээ тэрэн дээр ч гэсэн одоо дараа нь би Хас банкнд ажиллаж исэн. Хас банк бол бичил санхүүгийн байгууллагаас гараагаа эхэлсэн. Ийм банк. Тэгээ Хас банкнд ажиллаж байхад жижиг зээлдэгчид бол дандаа эмэгтэйчүүд. Бичил бизнес дандаа эмэгтэйчүүд. Тэгэл одоо юу ч хамаагүй байсан тэр айлын эдийн засгийг 90-ад оны төсөөл 2000-ад оны их үед хөл дээр нь босгоно гэл эхнэрүүд нь зээл авдаг. Тэгээд ер нь эмэгтэй зээлдэгчд илүү найдвартай, эргэн төлөв өндөртэй, бизнесээ ингээ ууггүй авч явдаг, дайчин. Тэгээд бизнес нь жоохон томрол тэр үед бол нэг 5 саяас дээш болохоор зэрэг бичил зээлж жижиг дунд бизнесийн зээл гэж болдог байсан. Бичил зээл нь биш жижиг дунд зээл болоод ирэхээр зээлдэгчийн нэр өөрчлөгдөл өрхийн тэргүүний нэрээр зээлдэгчийн нэр солигдсон. Өмнө нь бол ингээл эрчүүд нь их оролцохгүй нэг хоолны мөнгө олохгүй нэг жижиг юм хийж яах гэж байгаа л нөгөөдг нь томрол том бизнес болоод ирэхээр ойлаа хамтаад хийж чинь эсвэл нөхөр жоохон ач холбогдлогоо таадаг ч юм уу те. Тэр бол одоо үед байсаар байгаа. Тэр одоо баг өрх толгоос ихчүүд эмэгтэйчүүд их байна гэж ярьдаг. Бизнес бай хаанч ер нь бол дунд шат болон дундаас дээш шатанд бол эмэгтэйчүүд бол манлал алаа бол ерөөсөө түүх уламжлалаараа байгаа л гэж хардаг. Бүр дээшгээ одоо улс төр байгууллагын дээд түвшний удирдлага бол бас нөгөө өрний улсуудад ч гэсэн тий дорны ард хүн бол угаасаа ер нь жоохон эрэгтэйчүүдэд илүү хүндэлдэг байсан тийм уламжлалтай монголчууд бол ялангуяа тэр илэрлэл нь гарна. Дэлхийд ч гэсэн байгаа. Тийм тэрнээс тэр дайчин шинж бол байгаа. Сэтгэлээр хандах хэрэгтэй вэ гэж тэгж хардаг. Тэгэхээр залуучууд бол залуу наснд хүн хамгийн их өөрийгөө хөгжүүлэх их юм сурах тийм цаг. Одоо тэгэл цаанаасаа байглаасаа насанд нэмэгдээл явж одоо би 40 гаруй настай гэхээр чи бас тэгж их өөрчлөгдөж чадахгүй шүү дээ. Хичнээн одоо хандлага нээлттэй тий аль болох ингээл уяатан байхыг хичээдэг ч гэсэн хүн чинь ингээл байглаасаа хөшөөл тэр нь зөвхөн биений хувьд биш шүү дээ. Сэтгэл санааны хувьд ч гэсэн тийм хөшин хойрог хандлага гарч л байгаа. Тэгэхээр залуу хүн бол их нээлттэй байх хэрэгтэй. Ажил хий, цалин авъя гэж нэг яарах хэрэггүй л гэж би хэлж байгаа. Зарим аав ээжүүд нь сонсоод энэ буруу юм заад өглөө гэж бодвол би өөрөө яг тэгж жил унжсан. Тэр унжсан жил бол ямар ч ажил хийгээд хэдэн ч төгрөгийн цалин аваад одоо олж авахгүй тэр их туршлага мэдлэг өгсөн. Тийм учраас залуучууд ялангуяа одоо ингээл карьер гэхээр ажил гэж боддог, эсвэл академик гэж боддог, эсвэл паблик байгууллага, эсвэл ингээл улс төр. Карьер гэдэг бол ерөөсөө нийгэм одоо байгаль орчинтойгоо нийгэмтэйгээ ингээд хүн яаж харьцаж хөгжих үү гэдгийг л
ирж хайчдаг. Тэгээд Аха. өөрсдийгөө их сайн ойлгоод надад яг юу хэрэгтэй юм байна гэдгийг эрт томьёолоод эрт гэдэг нь бүр одоо 30 гарснаас хойш ч гэсэн өөрийгөө олж болно л та. Гэхдээ эртэл олох тусмаа сайн баг. Тийм сайн. Тийм одоо би 3 дугаар курстээ би нефть инженер болохгүй юм байна гэж бодсон гэдэг бол надад бол хамгийн том одоо өөрийгөө ойлгосон гэдэг шиг те. Тэр ямар мэрэгчлэр сурсан байх нь хамаагүй хүн. Одоо бид нар чинь ялангуяа социализмын төгсгөл дээр бий болсон бүтээгдэхүүнүүд учраас тэгэл шууд байгаа ямиг л сонгоно шүү дээ. Одоо би өөрийгөө олно гэж явах ээж авч юугаа яриад байгаа гэж загнаа үз. Тэр өөрийгөө олоод өөртөө хэрэгтэй ямиг зоригтойгоор туршиж үздэг, цаг зав гаргадаг, завтаа байгаа дээр өөрийгөө тэр шинэ юм руу аваад оруулж үздэг биш бол хурдан гардаг те. Эрэл хаагуулыг л хийдэг нас. Тэгжээж л байх гэж үзэж байна. Зөв. Аха, яг ингээд өөрийгөө олно гэдэг бол жинхэнэ эрэл хайгуул. Яг залуунаас бол яг энэнд те залуунаасаа зориулах нь яг хамгийн үнцэнтэй байна гэж зоригтой зориул тий. Одоо хизээд өөрийгөө олно гэж 50 нас өрсөн оноо янз бүрийн төсөлөөр явхад хэцүү шттэ. 20 наснда л ээ. Одоо шинээр өөртөө бий болгох тийм зуршлыг ирэн хайж байгаагаар хүнд та ямар зуршил, ямар арга барилаа хуваалцахыг хүсэж байна. Тий, одоо ямар ч ажлыг ингээд би яавал энэ ажлыг дуртайгаар тий. Надад дарамт болохгүйгээр би өөрөө ингээ enjoy дэж тий хийх вэ гэдэг. Одоо ингээд нэг бөөрөнхий бөмбөг байлаа гэж одоо нэг ажил байлаа гэж бодъё л та тий. Тэрийг би ингээд тойруулаад хараад байдаг байхгүй юу? За зөө гэл тий. Аль нь ингээд нэгдүгээр асуудал нь хаана байна гэдэг би бол шууд барьж аваад хийж чаддаггүй байхгүй юу? Ойлгомжгүй тий би яг энэгээр юу хийх гэж байгаа? Би тэр бөмбөгөөр сакс тоглох гээд байна уу? Ушвал тоглох гээд байна уу? Хөлбөмбөг тоглох гээд байна уу? Теннис тоглох гээд байна уу гэдгийг би эхлээд ойлгоно. За энэ юу? За би энэгээр за ингэх хэрэгтэй юм байна. За энэ гол зорилго нь бол очиод сагсанд авчиад хийх хэрэгтэй юм байна. За тийм байна. Тэгтээ одоо би алийг хийх вэ те? Дамжуултыг хийх юм уу? Довтлтыг хийх юм уу? Эсвэл би шүүгч хийх юм уу? Эсвэл би татгалзуулагч хийх юм уу те? Дүрээ сайн ойлгоод надаас одоо баг өөрөө ямар үүрэг хүлээж байна те? Би энд алийг хийвэл илүү одоо үрдүн авчирч чадах уу? Би өөрөө сакс сайн тоглож чаддгүй гэж ямар ч гэсэн гол хийх хэрэгтэй гээл тэр бөмбөгтөө ноцтолтоод байвал дэмий байхгүй. Тэгэхээр за би энийг хин бөмбөгийг би хинт бариулж тоглоулвал манай багада те хожих юм тийм байна. Надаас илүү сайн хийх хүнийг олж өгсөн олоод ажиллаа хийлгсэн дээр тэгтээ тэр хүнийг таска би одоо чи яг ингийн шүү гэдгээ мэдээж санал бодлоо солилцоод ойлгуулна. Тэгэхээр энэ зорилго нь яг юу юм? Тэгээд би юу чадах юм? Миний чадах юм байна уу? Би одоо хувь нэмэр оруулж, contribution оруулж чадахгүй юм дээрээ би цаг зараад миний цаг ч гэсэн хайран надад намайг хийгээгээ бодож байгаа одоо удирдлагуудын цаг ч гэсэн хайран байхгүй юу? За тэгээд мэдээж намайг чадна мэднэ гэдээ өгсөн би өөрөө чадна мэднэ гэдээ авцсан ажил бол тэндээсээ яхаад наривжуулж томруулдаг шилээр харцаад нөгөө ямар флейвер гэж ярьдаг те ямар би хийж байгаа учраас энэ ямар байх хэвтэй те би нэг хоол хийвэл нэг одоо амттай болно чи нэг хоол хийвэл бас нэг өөр амттай болно шүү дээ те тэгэхээр би хийж байгаа учраас ямар амттай байх хэвтэй ингээ флейвероо бодоод тэгээд тэр өнгө ойсоо бодоод өөрөлдөл ингээл яач надад илүү сонирхолтой байх вэ гэдгээ олгож л их боддог. Нэг сонирхчвал тэгэл галтрыг хөдлөө тэгэл ястаа ямар цаг зарж байгааг нь мэддэхгүй тэгэл барайнд ортлоо өөрөө тэгэл тэрэндээ шатаал дурлал тэгж гарсан ажил бол илүү үр дүнтэй амттай тэгээд зорилго одоо зөв хүрсэн л байт юм болов гэж байна. За тэгээд бас та сая нөгөө нэг олон улсын байгууллага ралли гэд хэлсэн шүү дээ. Магадгүй одоо энд ямар ч залуучууд тий аппликейшн өгөх боломжтой юу тий? Зарим мэдээ нь ер нь хаагуур явдаг бол бид нар фэйсбүүкээр зарлждгийн. Тэгээд 18, 19 онд ийсэн 20 оных зарлж явж байгаа. Тэр нь Сингапурт эхлээд зарлагдаад дараа нь Монголд зарлагдсан байхгүй. Одоо энэ жил юу коронавигоос болоод бид нар цуцалчлаа. Жил болгон бол зарлагдсан биз тий. Rally Mongolia гэдэг манай юу гэдгийг фэйсбүүк хуудас тэн дээр орох юм бол өмнөх жилүүдийн хийсэн ажлын видео, фото зурагнууд, оролцогчдын сэтгэлдэл, хийсэн ажлууд гэж зөндөө мэдээлэл байдаг. Бид нар бол зарлал, өргөдөл аваад өргөдлөөсөө сонгон шалгуулт хийгээд тэгээд selection weekend гэж явдаг. Дараа нь ингээд induction хийдэг. Тэгээд
залуучуудаа яг хандлагын харж сонгож авдаг та. Тэгээд тэгвэл би бас энэ подкастныхаа description box дээр магадгүй линкийг байрлуулчих. Тэгээ хүмүүстээ сонирхож байгаа хүүхдүүд ахаа бол бас тийш ороод тий магадгүй дараа энэ жилийнхэн туслагдсан гэсэн дараа жилийнх нь бол оролцох боломжтой байх гэж найдаж байна. Тэгээд би бас яг тэгэж хаардаг л да. Одоо олон нийтийн ажил болон тэг волонтер ажлууд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө тэг нийгэмд тэг төлөвшүүлэх, олон нийтэд хамт байж бусдад харилцаж тэг баг болж суралцах тийм олон боломж болон туршлагуудыг бас хуваалцдаг тий туршлагуудыг өгдөг тийм гайхалтай ажиллагаа магадгүй тий сонсож байгаа залуучууд маань ч гэсэн энэ Facebook линкээр ороод тий бас энэ Valley International энэ ажилд нэгэн хэсэг нь болох боломжтой юм байна. Тэгээ тантай бас ярилцсанаараа бас энэ тухай мэдээж авлаа. Тэгээ би өмнө нь бас ингээл зөндөө олон юм волонтер ажил ингээл хайдаг л байсан л да. Гэхдээ ерөөсөө танаас анх удаа сонсож байгаа юм байна. Эсвэл нэлийн цөөхөн тооны хүн авдаг бах тий. Цөөхөн. Тэгээ яг 2 жилийн тэгэл ирсэн 5 сард нэг 14 хоног зарлаа гэхэл аппликейшнаа аваад нэг амар үндэсний хэмжээнд давлгаалаад нэг тэгж явдгаа. Яг нэгдүгээр шинэ учраас зөөн төлдөг байсан баг. Хоёрдугаар 2 жил хийсэн гэхээр зөндөө тийм юмнууд байгаа юм. Өмнө Монголд бол олон улсын экспедиц бол 5 удаа хийгдсэн, 6 удаа хийгдсэн байдаг. 92 онд Амар санаа гэж экспедиц ховдод явсан. 99-ээс 2001 онд бол Rally International-ийн экспедиц, нэг экспедиц 100 орчим залуучууд оролцдог. 80-аад нь болохоор гаднаас ирдэг 20 монгол залуучууд. Одоо 99-2001 оны Rally International-ийн экспедицэд Монголд болсон экспедицэд оролцсон 60-70 залуучууд гэж одоо бидний үеийнхэн би. Тий. Тэгээ бас энэ бүр 90-ад оны дөнгөж ихэнх үед 93 онд Чилд болсон, Зимбабвед болсон, Намибд болсон экспедицүүд оролцож исэн одоо ах нар байдгийн. Бид нар 93 оны Чилийн экспедицэд оролцож исэн Баяр Магна гэж ахтай бид нар 99 онд оролцож исэн. Одоо ерөөс ямар ч холбоо харилцаа авахгүй байгаа. Тэгж Баяр Магна ахыгаа нэг олно. Чиний подкастыг сонсоод надтай холбогдчих юм биш байгаа. Холбогдох болтугай. За тэгээд дараа нь ингээд би нэг юм ном уншижсэн юм аа. Нэг одоо 20 настайдаа мэдсэнсэн бол гэдэг ном байсан байхгүй юу? Тэгээ англиар бол What I Wish I Knew When I Was 20 гэдэг Stanford-ийн профессорын бичсэн ном. За та одоо эргээд харсан яг би энийг тэ залуудаа мэдчихсэн бол одоо арай өөр явж авах байсан ч юм уу? Тиймэрхүү юм байсан уу? Ер нь таны карьерийн хугацаанд оролдож үзэх бүх юм оролцсон болохоор одоо тэгээд харин айгу тийм юмыг тэг шинийг ингээд эрен хайдаг тийм хүн байсан болохоор магадгүй та бүх юмыг туршиж чадсан байна. Өөдөө одоо 20-тод байж сургууль сурсан бол сурсан, үндсэн бол үндсэн, сайн дурын ажил хийсэн бол хийсэн, хөдөө өхөрж гадаа ганцсан уу, гадаа ганцсан олон улсын байгууллагад ажилласан уу, орон нутагт юм хийсэн үү? Одоо яасан биеийнхээ эрүүл мэндэд л арай илүү анхаарах байж үтэл гэж бодох юм байна да. Хөдөө гадаа их яваал хөл өвдөхөд нэг тоодгүй байсан залуу байна. Тийм одоо бол миний хоёр өвдгөө жоох асуудалтай. Залуудаа мэдсэн бол өвдгөө жоохон гамнах байж үтэл гэж бодох юм байна. Тэгвэл магадгүй яг ингээд тань шиг юм айгүй тийм нээлттэй тий олон зүйлийг турш үздэг хүн охид залуус маань эрүүл мэндэд анхаарах юм байна. Харин эрүүл мэндэд илүү их анхаардаг хүмүүс маань тий олон зүйлийг туршиж үзэхэд тий залуу наснда хоримтлуулж болох бүх зүйлийг хоримтлуулах тэр зүйлдээ анхаарах юм байна. За залуучууд маань сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн энийг өөртөө нэг тунгаан бодох болтугай. За тэгээд одоо ерөнхийдөө нэг яг үндсэн асуултуудын маань одоо сүүлийн асуултыг би таньс асуух чинь энэ маань бол ингээд ном унших байгаа. За тэгээд та ингээд уншиж байгаад энийг хүмүүс уншаасай гэж ботсон номнууд бол байгаа юу? Би олон жил одоо Агнестингийн цувралыг бүр эхнээс нь ахгуулаад цуурлаад уншдгийн. Тэгэл цуглуулаад найз нарт хэрэгтэй болохоор нь хідэн ч хамаагүй ботноос нь ингээл өвчтгийн. Тэгээ дахиад нөхөж өөрөө аваад. Тийм. Тэгээ Агнестингийн бол одоо хүн өөрийгөө ертөнцийг таньж мэдгээд өв таалга болсон. Их сайн орчуулгатай Бадрал багш бол маш сайн орчуулсан. Тэгээ хүн төрөлхтний айгүй олон зуун жилийн өмнөх мэдлэгийг ингээ орчин үеээр авчирж ойлгуулдаг тий. Бид нар чинь ингээл нэг ажил төрөө явсгалаас хойш ч юм уу эсвэл Ромын эзэнт гүрнээс хойш хүмүүс хүн болсон юм шиг.
тий гэж боддог. Гэтэл хүн төрөлхтний мэдлэг энэ wisdom гэж ярьдаг тий. Тэр мэрэгэн ухаан бол бүр эртнийх асар эртнийх одоо он толлоос ч урагшаа. Тэр их одоо мэдлэгийг зах цухаас нь эхлээд уншихад үлгэр домог шиг санагдаж магадгүй. Би бол хитэн ч удаа Агнестийн гэгээг хит хитэн ботоор нь авснаа санахгүй байна. Хүмүүс бас ингэж бэлгэлэх дуртай. Тийм. Агнестийн гэгээг монголоор бол би Агнестийн гэгээг л хүнд зөвлөн дөө. Англиар бол энэ яг одоо би бас их ном уншдаг болохоор шууд тэрнээс хамгийн лагнж гэдэг юм уу энийг л гэж одоо цогц хэлэхэд хэцүү байна. Яг миний одоо ширээн дээр 2 ном байна. Нэг нь энэ Happiness гэдэг ном байна. Matthew Ricard гэдэг энэ Forward-ын Daniel Goleman бичсэн. Daniel Goleman-ыг мэдэн шүү дээ EQ-гээр бичдэг. Тийм. Daniel Goleman өмнөх үгийг бичсэн энэ Matthew Ricard гэдэг хүний Happiness гэдэг ном байна. Тэр ном болохоор ингэж бичжээ. A Guide to Developing Life's Most Important Skill гинэ. Тэгэхээр амьдралын хамгийн чухал ур чадвар хөгжүүлэх ёстой ур чадвар бол happiness юм байна. Тэгэхээр хүмүүс өөрсдөө happy байх, өрөөлийг happy байлгах, бүгдээрээ happy байх тэр ур чадварыг л одоо эзэмшил одоо Цэнгэлийн марлаад хүрэх юм шиг шүү дээ. Их гоё утга учиртай ном бахан нь шүү дээ. Энд яг бас нөө шинжлэх ухааны юм судалгаа модлоготой одоо happiness гэдэг өөрөө тархинд ямар мэдрэмж сигнал циркүүд үүсгдэг юм те. Хүн ер нь юуг happy гэж ойлгох. Pleasure, happiness хооронд нь ялгаж гэж ах шиг те. Хүн өөрөө pleasure хаагаад яваад байна уу? Эсвэл absolute happiness хаагаад байна уу? Юу вэ те? Гоё ном бах шиг байна. Би яг уншаагүй юм шиг байна. Би болохоор нэг Happiness Advantage гэдэг нэг ном уншиж ирсэн. Тэр маань болохоор бас яг Harvard-ийн нэг профессорын бичсэн тийм судалгаатай ном байсан. Тэгвэл таны хэлсэн 2 номыг хоёуланг би уншаагүй юм байна. Одоо миний унших номын жигсаалтанд нэг орлоо. Магадгүй залуучууд маньчсан уншааг бол энийг надаа манай Ану өгсөн. Ану гэдэг одоо Долцын огш бит хоёрыг бас нэг холбож идэг. Манай нийгмийн хариуцлагын зөвлөхөөр ажилладаг. Манай ожрол захирлын охин. Анун гэдэг. Манай Ануны надад өгсөн ном би нэг уншиж дуусгачаад Анунд өгсөн. Яг тэр хэрэглээ сэтгэл судлалын үрэлэнгийн төсөл дээр бол гол холбоос болж ажилладаг хүн бол манай Ану байгаа. Тэгвэл таны санал болгосон номуудын маньчсан сонсогчид маань тий уншаарай. Тэгээд та бүхний бас тий унших номын жагсаалтад 2 номыг ингээд нэмж орууллаа. Тэгээ хамгийн гол нь ерөнхийдөө подкастын ингээд харахад яг ингээд өөрийгөө таньж мэдэх нь тий өөртөө ингээд туршлага хуримтлуулж ингээд өөрийнхөө сонирхлыг яг ингээд олох нь өөрөө эцэст ингээд карьерийн амжилтын үндэс юм байна. Чиний тий цаашдын тий одоо үндсэн карьерээ хөөх тэр замдлыг чи ингээ өөрийгөө олсноор мэдэх боломжтой юм байна. Яг ингээ подкаст маань яг энэ чиглэл рүү ерөнхийдөө ингээд орлоо. Тэгээд Солонгой захирал маань ч гэсэн бас тий айгүй тийм одоо шинийг гэрэл хийлж өөрийнхөө сонирхлыг илүү өгөөж тэгээ буцаагаад өөрийнхөө сонирхлоо ч гэсэн бас ингээд өөрийн карьер олгоод TMS группийн олон нийтийн харилцааны газрын тийм захирал болтолтой хөгжиж энэ төвшөнд өөрийнхөө карьерийг болон хувь хүний хөгжлийг үнэхээр авчирсан. Тэгээ таны туршлагыг бас ингээд бусдаа ингээд хуваалцах юм боломж бас үнэхээр гайхалтай байлаа. За тэгээд одоо дараагийн асуулт маань болохоор нэг юм байгаа мэлээ. Та ингээд удирдлага хүний хувьд те компани ингээд хэлбэрээр ингээд болчих юм биш гэдгийг бас харж магадгүй. Тэгэхээр ойлголт аль үе байх нь хамаагүй хоорондоо л аюулсаа ойлголцдог. Залуучуудыг би бас их юм асууж агаасаа гэж боддог. Тийм бас тэгээ боломж олдох юм бол зөвхөн ингээд өгсөн даалгаврын хүрээнд хараад тэрэндээ ингээд өөрөө урагшлахгүй байгаад байх юм бол илүү задлж харуулах тусалсан тийм асуулт би асуудаг. Тэд нарыг надаас юм асуугаасаа гэж боддог. Тэгэл асуултан дотор л хүнээ тэр тарих хөгждөг. Асуулт асууж ижил асуудал ингэж задардаг. Тэгэхээр зөв асуултаа яг буруу асуулт гэж байдгүй л гэдэг юм бэлээ л дээ. Тэнийг асуулт гэж байдгүй гэдэг. Тэнийг хариултал байдаг гэж ярьдаг юм бэлээ.
Тэгэхээр ерөөсөө асуухаас айдаггүй. Тийм л аасаа л гэж. Зөв. За үнэхээр их баярлалаа. Ингээд энд хүрээд ерөнхийдөө подкаст маань өндөрлөж байна. Тэгээд Солонгоо захиралтай үнэтэй зөвлөгөө өгч, тэгээд залуу хүмүүстээ зориулсан өөрхөн туршлагаасаа мэдсэн зүйлсээ бас өөрхөн туршлагынхаа карьерийн түүхээ бидэнд дэлгэрэнгүй хуваалцаж өгсөн танд үнэхээр баярлалаа. Таны яриа, таны түүхээс бас олон залуучууд, уран маачууд улам бүр эрч хүчтэй, зоригтой өөрсдийнхээ амьдралыг болон карьерийг эхлүүлэх болох байна. Тэгээд подкастын маань төгсгөлд тэгээд Солонгоо захирал маань залуу үедээ сонсогчд маань зориулаад та тийм төсөллийн үг хэлээч. За анхаарал тавьж энэ хүртэл ингээд төвчээртэй сонссон бүх сонсогчдод маш их баярлалаа. Та бүхний ирж хайж исэн асуултуудад аль нэгэнд нь хэрвээ хариулж чадсан бол өнөөдрийн бит хоёрын ярилцлага нэг зорилгодоо хүрлээ гэж би бодно. Тэгээд ямар нэгэн нууц томьёо ч юм уу эсвэл бол нарийн арга техник сонсно гэж бодоод цаг зараад ингээд олигтой юм томтой юм сонсоогүй өнгөрсөн хүн байвал уучлаарай. Тэгээд миний өнөөдрийн л одоо өндөрлөгөөс харахад бол ингэж л харагдаж байгаа тийм. Тэгтээ зүгээр ингээд сайхан сэтгэлтэй сайхан ойлголцол явахаар ажил бүтнэ гэсэн үг шүү. Хүнд нөгөө hard skill гэж ярьдаг тийм. Technical skill гэдэг юмнууд бол маш чухал байдаг. Тэр бол хүн сураад эзэмшиж авч болтдог учраас тэн дээр нэг их цаг зарсангүй. Ер нь бол би инженерээр сурсан тооны ангид мундаг багшаар заалгасан багш маань намайг бол их тийм геометр сэтгэлгээтэй гэж ингэж оншилж байсан. Тэгэхээр тэр одоо техник скиллүүд маань бол уулаасаа сургуулаасаа сурсан байсан шүү. Тэгэхээр soft skill дээр илүү төлхөө ярьсан болохоор зөвхөн soft skill-ээр болчих юм байна гэж буруу ойлгогдсон байх вэ гэж ярилцлагын төгсгөлд жижигхэн залруулга гээ. Тэгээд залуучуудаа амжилт хүсье, зоригтой байгаарай, эрэл хайгуулчин байгаарай гэж хэлмээр байна да. За баярлалаа энэ хүнтэй цагаа бидэнд зориулж үнэхээр подкастын маань урилгыг хүлээн авсан Солонгоо захиралтай маш их баярлалаа. Тэгээ магадгүй бидний яриагөө сэдвүүд энэ хүү подкастэд үлдсэн бол та дараагийн зочноос асуухыг хүссэн зүйлсээ энэ хүү подкастын доор комент хэсэгт хүрчээрэй. Тэгээ 7 хоног бүр подкастаа маань цаг алгасгалгүй сонсохыг хүсвэл мөн YouTube хуудсыг маань subscribe хийгээрэй. Тэгээ та бүхэндээ салбарыг өдөртөө хувь нэмрээ оруулж яваа. Тэгээ эмгтэй лидерүүдтэйгээ дараагийнхаа дугаараар ярилцах болно. Ингээ бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.